Аргагүй сайн ихнэр юм аа. Юм угаах далимдаал. Үнтэй л харагдаж байна. Гэхдээ өөшөө дөрвөлжин татаж өмсөхтэй ах тий. Донжоо урвалжин татаж өмсдөггүй юм аа. Баруун юмд дургуул дээ. Мэддэг юм ихтэй болохоор сайхан юм аа. Дотоод засал чимэглэлийн багт манай амралтын газарт байгаа хамгийн гоё офисыг гаргаж өгөөрэй. Нарны гэрэл сайн тусдаг байх ёстой шүү. Маргааш усан онгоцоор бизнес аялал хийх болно. Хамгийн дээд зэргийн тансаг санал авч өгөөрэй. Сууж ажил хийх үе их гарна. Бэлдэх юм их ойгомсон. Хизээ бэлтгэлээ базаах юм. Маргааш гэхэд ороход бэлэн болгоорой. Дарга маргааш бизнес аялал. Дарга. Эйш. Дотоод засал чимэглэлийн багт зориулсан ажлын байр. Хэн золиг эмэгтэй хүнээс өөр юм боддөг юм уу? Жиняна жоохон амрыг л да. Анхны өдрөө ингэж их ажиллах хэрэг байна уу? 2 сарын хугацаанд иршүүчтэй байцгаая. Эхнэрээсээ салаад хэр удаж байгаа болоод хүнтэй үерхэж байгаа. Чи хүртэл миний талаар мэдчих юм юу? Би өөрөө мэдхийг хүссэн болохоор ядах юмгүй мэдсэн шүү. Би таныг хурмын хийх үед таныг салах хүртэл хүлээн гэж хэлсэн баха. Иймэрхүү нарганаас залах цаг нь болсон баймаар юм. Нарга биш байсан юмсан. Одоо илүү чөлөөтэй болох цаг болсон юм шүү. Тийм шүү. Гадаадас сурч байхдаа хэзэггүй уулзах хэрнээ дэндүү хулаарч ин гэх бодол төрсөн л дөө. Гэхдээ та надад тус болохгүй маа. Яахаараа энд байдаг вэ? Харахгүй бол хурдан мартын штэ. Тийм өрөвцөн харцаар харахаа болоо. Гэхдээ жилийн өмнө харж байснаас илүү таатай байгаа нь яамаа. Баярлалаа. Чи бэлчээрээ ажиллаас болж их завгүй баймар юм. Цагийн ажлаа багасгахгүй хэрэггүй. Ингэж угаа сонж унах вэ? Би хичнээн хүчтэй гэж. Тэгээд ч мөнгө цуглуулах хэрэгтэй байна. Хөөе даажи. Чи хууч нөхрөөс сэтгэл санааны хохирлын мөнгөний хээчээ. Гүчи салахтаа нэг ч цоос аваагүй штэ. Та чи өөр шиг санаа юу? Хүүхдэд тус болохын оронд ийм юм хэлж байдаг. Цагийн ажил хийж бие зовоож байгаа болохоор санаа зовсондоо л хэлж штэ. Хөөе даажи. Чи урд нь дунжууд салж хаагцгааргүй хайртай байсан штэ. Нэг гэрт байхаар сэтгэл чин догдолж эргээд татагдахгүй байна уу? Хан дунжууд уу? Яасан ч үгүй. Хидэж тэхгүй. Тийм юм болохгүй. Усан онгоцны компани талаас ямар хүн ирэх юм? Ерөнхий инженер нь бас захирал нь ирэхээр болсон. Үдээс хойш 6 цаг гэхэд бизнес аяллыг дуусгахаар төлөвлөж байгаа. Захирал нь өөрөө ирэх гэж байхыг бодвол дараагийн удаа үнэ нэмэх талаар ярих гэж байгаа бол л та. Тэглээгээд бид хүснээ нөгөн гэж байхгүй л дээ. Тэдний өгсөн саналыг аваад явах уу? Хэрэггүй. Хэрэггүй. Төв байрлал холбоо бариад Френч руу явуулсан материалыг явуул гэд хэлчих. Аха. Одоо хэдэн цаг болж байна? 8 цаг өнгөрч байна. Хичнээн арын хаалгаар орсон ч малын эмчгээ үздэй. Тийм байж цус авч чадахгүй байж болох уу? Тэр байна. Би урд нь мал эмнэлэгт дадлага хийж байхдаа мориноос цус авч байсан. Гэтэл тэр морь хөдөлснөөс олж газар дээр нам авчихсан. Газар дээрээ үхсэн гинэ. Тэрнээс хойш моринд тариа ойртуулахаас айдаг болчихсон. Хэрэггүй. Хэдэн сая үнэтэй морин дээр дадлага хийх гээе юу? Явж хомоодоо цэвэрлээ.
Хаанаас нь цус авахыг мэдж байгаа байлгүй дээ. Ахаа би чадахгүй нэ. Дахиад л бүтлгүйтэл яах вэ? Тийм бол дахиад л хийгээд үзэхгүй юу? Хичээх хэрэггүй, айх ч хэрэггүй. Зүгээр л өөрийгөө болоод энд байгаа морийг л бод. Ойлгов уу? За. Эдэж мал юм чи. Та билнэ үү? Эхлээд цус авах судас олно. Хүчтэй цохилсон судас мэдрэгдвэл хуруугаараа зөөлөн дарж дарсан хэсгээсээ 45 градусын налууд зүүгээ гүн хатгаж сорж авах хэрэгтэй. Ахаа болчихлоо. Тэглээ шүү. Танд тамирын хувцас сайхан зогч байна. Би юу ч өмссөн сайхан харагддаг. Игчээ, энэ хөдөлгөе. Ийм хүн дэмэг өргөх хэрэггүй бэртчихнэ. Юу хар зогссон юм бэ? Хамт өргөлдөө. За. 1, 2, 3. Дэндүү тавчуу юм шүү. Яг л таарч байна. Одоо юугаар туслах вэ? Хэлэхэд л болно. Намайг усан онгоцны бизнес аялалдаа давуул явчих. Усан онгоцны зохицуулын ажилд орохын тулд явах нь зүг байх. Усан онгоцны бизнес аялал гинэ. Чи явахгүй эргүү? Бизнес аялалд явуулгүй яах вэ? Эдэж мал юмчээ. Бэлэн болсон уу? Тогтолж байна. Тийм байж болно гэж юу? Бизнес аялалд үйлчлэх зөөгч байхгүй гинэ. Жиж оролдод нийтийг хамарсан үйл ажиллагаа болж байгаагаас болоод цагийн ажилчид олж өгдөг газар руу холбоо барьчихсан болохоор удахгүй хүн ирэх байхаа. Ажлаа олигтойгоо хийж үз. Би ийм юм дээр хүртэл санаа тавих ёстой юу? Уучлаарай. Би шар харигны газарт 3 жил зөөгчд ажиллаж байсан юм. Би ажиллая. Би үйлчлэгийн ажилдаа сайн шүү. Өөр туслуулах юм байна уу? Дэндүү хямаар тусалсан болохоор одоо санаа зовж байна. Манай завгүй дарга явж ажиллаа хийдэ. Анхны 8 учраас үнсэн үнээс 30% доогуур нийлүүлсэн. Харин энэний дараа бол энэ үнээр нийлүүлэх боломжгүй. DI амралтын газрыг манай Френч компани мэдлэх гэж ойлгоход болно. Манай яхаараа тэднийг болчихдог байна. Бидний санал болгосон үнээр өгөхийг хүсье. Юу ярьж байгааг нь ойлгосон хэрэггүй. Танаа найз 3 жил зөөгч хийсэн гэсэн. Зөвхөн усан онгоцны хурдны зөрүүнээс болж 100 саяыг нэмж өгч чадахгүй нэ. Чамд хийхгүй юм гэж байхгүй юм аа? Юу гэдэг юм бэ? Цагийн ажил. Ер нь чи яагаад энд ийм байдлаар цагийн ажил хийгээд зогсож байгаа юм? Өөрт нь зогсохгүй цамц. Бас юу бүг. Чамд мөнгө л өгч байвал юу ч үгүй хийх хэрэггүй.
Би чамаас болж иччих өгөх нь байна. Үнэхээр иччих өгөх нэ. Чи яагаад ичдэг вэ? Чи надтай ямар хамаатай юм? Чиний 30 саяыг өгөхийн тулд мөнгө олох хэрэгтэй үстэй. Тийм болохоор миний хийж байгаа хэрэгт оролцохгүй байхыг хүсье. Гуйж ийн. Би завгүй болохоор явлаа. Хөөе, чи юу хийж байна? Миний ус. Хаана хүрээд байгаа юм бэ? Уучлаарай. Хөөе, бидгийг толгоогоороо тулаад байл да. Чи галзуу уучаа юу? Хөөе, тийм бол хурдан салгаад хаачтээ. Чамтай хамт байгаар сайн юм болохгүй юм аа. Өвдөж штэ. Хөөе, чи албар чангатаад байна уу? Чимээгүй байл да. Өвдөж штэ. Юу хийж байгаа? Өөр хүн харсан бол та хоёрыг буруугаар ойлгох байлаа. Уучлаарай, их өвдөж гинү? Үгүй. Зүгээр дээ. Янз амтан хаанч сайхан харагдах юм аа? Энэгээр авах уу? Хэрэггүй. Ус чинь зүгээр үү? Тийм ээ. Түрүүн баярлсан шүү. Их сайн аппарат шиг харагдаж байна шүү. Манайд зураг авах дуртай л да. Ах, чамд сайн хандж гинү? Тийм ээ. Яах вэ? Ногоон цай өгөхгүй юу? Миний хийх ёстой ажил штэ. Би хийчихье. Төргүүлээгээрэй. Зүгээр үү? Одоо яана? Уучлаарай. Урд нь авсан зургнууд чинь усчихсан юм шиг байгаа. Үгүй дээ. Зүгээр. Би засуулаад өгнө үү? Хэрэггүй. Над руу болохоор муухай харж иж. Нэг мөсөн хатангаа болгочооч. Ах яваад өглөө. Цагийн ажил хийж байгаа хүн галтайгаа бас бусад зүйлсийг цэвэрчгээд яваарай. За. 렌즈 쪽에 제가 땅바닥에 떨어뜨렸거든요. Наадхыг чинь газар унахчихсан юм л да. Энэ талаараа унсан бололт. Гэхдээ л хагас өдөр ажиллаад 50,000-ыг олно гэдэг амжилт шүү. Энэ аяг тав юу ах вэ? Тийм ихийг аваа юу? Хэзээ ирсэн? Энэ бүгдийг угаана гэвэл цаг хэрэгтэй болох юм байна. Энийг хийхэд туславал цагийн эдийг өгөх юм. Зөв хүнээсээ хөөснөх. Цагийн ажилтныг шулах гээ юу? Энийг өгөхгүй шүү. Ямар ч тач энийг хийж дуусны дараа тооцоогоо ирээ да. Маш илааяг. Шилэн аяг. Дахиад нэг. Шик байна штэ. За, нэг тогтооч.
Би чадахгүй. Ахгүй наа. Тэгэж бишээ. Халгаагаа хөдөлгөх хэрэгтэй. Чамтай байхаар тустай юм аа. Ямар нэг юм болохоо байвал гинэт гарч ирээд бүгдийг шийдэж өгнө. Асуудлыг маань зохицуулна. 100 оноо өгөхөр байна. Чи миний үн цэнийг аажмаар мэдэрч байгаа болол та. Бодоод байхны би чамтай хамт байхдаа байнга инээдэг юм байна. Байнга инээж байдагт баярлаа. Дөнжүү. Хоёлаа найзлахаа болоод үерхэх үү? Эвгүй байдалд оруулсанд уучлаарай. Баг байхдаа одон орон судлаач болохыг хүсдэг байлаа. Гэхдээ яг болох дээрээ тулах үед жаргалтай байсан санагдахгүй байна. Би зурагтай ном унших дуртай. Улаан үстэй охин, улаан сарнаа гэдэл бүгдээрээ байгаа. Бас кино үзэх дуртай. Ялангуяа Хью Грантийн тоглосон бүх киног үзэж байсан. Миний дуртай жүжигчин л дээ. Одоо таны ээлж. Та баг байхдаа юу болохыг мөрөөддөг байсан? Харин л дээ. Зориг байсан ч мөрөөдлөөсх нь мэдэхгүй юм. Та Санта Клаус шиг юм. Түрүү морин жүжээнд байхад бас энд тэгээд анх Австралид уулзахад хүртэл надад байнга бэлгэж байсан шүү дээ. Тийм үү? Чи ч гэсэн миний хувьд тийм. Таныг таньдаг болсон нь сайхан хэрэг шүү. Дарс олчихож. Наан ч нэвшээ. Яагаад нүдэ анаад байгаа юм? Аха, уучлаарай. Юунд уучлах байсан юм бэ? Явцгаая. Би чамайг хүргээдгүй. Хэрэггүй дээ, хэрэггүй. Би ганцаараа явчихна. Би галзуурсан байхаа. Галзуурчхаж. Галзуурсан чинь ч үнэн шүү. Ингэж байгаа чинь яавч эрүүл хүний хийх үйлдэл биш. Юу хийж байгаад одоо ирж байгаа юм? Усан онгоц цэвэрлсэн. Яасан? Яах гэв? Дар сууж юм цэвэрлдэг хэрэггүй. Чи манай усан онгоцноос дар сулгааж явуулсан юм биш үү? Юуны чи хулгайлах гэж? Би ямар хулгайч штэ. Тийм бол уруулч нь яагаад юм байдаг вүлээ? Миний уруул яасан гэж? Яа харахгүй тэгсэн юм шүү. 맞아요? Хөөе. Чи хаанаасаа дар судалдаж авч уух юм бэ? Гүгээд хахад Хөөе. Би
Би очиод бүгдийг тоолж үзэн шүү. Байнга ингэж хийвэл том хөхтэй болдог гэсэн. Хамт хийцгээе. Ганц олдох амьдралд хичээл зүтгэл хэрэгтэй. Амралтын газрын ахтай хамт дар суусаныг гайхуулаад байсан. Ямар хэрэг тарьчихсан болоо тэнэг хүн шиг болчихов. Яасан бэ? Тэр нь сайн гэд дайраа юу аа? Дайна. Нэг цагийн өмнөх цаг хугацаа руу буцаад Яаж буцааж болох юм бэ? Дайрсан чинь дургу гэж гинү. гайхсан бодолтой. Хүнд цохилт байна да. Эмэгтэй хүн төрүүлж санаачилвал эрэгтэй нь бараг дургуутдгүй дээ. Эна. Хоёулаа бараг үе молдорсон шүү дээ. Харин чи надтай 4 хоног уулзчаа шууд л чөлөөт яриад ирсэн. Тэгэд хосууд бие битэйгээ хүндэтгэлтэй ярих болж байна уу? Энэ үнийг дээ. Ингээд хүүхнүүд яагаад 3 хүн удаа уулзмагцаа байр аваадаг, машин аваадаг гэж байдгийг. Хоёулаа сайхан харьцаатай байх л болохгүй би ч үгүй. Тэгж сайхан харьцаа үүсгэх хэрэгтэй. Тулгацгаая. Аргатай хөөхөн шүү. Өдөртөнд юу хийж байгаа юм? Тэр байна. Тэр Аха энэ юу өвөө юм? Танаа ахын аав нь байна. Чи дахиад уучлалт гуйсан бичих хэрэгтэй юм байна. Чамааг ихцэлж шарж чадахгүй нэ. Ямар ганц 2 удаа ингэж байгаа юм штэ. Та ингэх хэрэггүй дээ. Тэгээ чи цаашд чи гадуур байх хэрэггүй. Чамааг байхгүй болохоор гэр орон эзгүүргээд байх юм аа. Хүү ач хүү хоёр өөрсдийг л бодох юм. Ава. Надад дахиад жаахан цаг өгч. Гэхдээ чи энэ хоёрын дэргэд байж тэднийг зөв замд нь залгах хэрэгтэй шүү дээ. Яах гэв? Дахиад хоол идэх гэв. Бид хоёр хоёулахнаа идэнэ. Дунжууг жижиг арал дээр байлгаад байх хэрэггүй. Тэгэлгүй яах вэ? Тэр ажлаа сайн хийж байгаа. 2 сар хэртэ бэлчээрийн газрын байшинд байрлаж тосхны хүмүүсээс зөвшөөрөл авах болно. Бүгдийн зөвшөөрөлчхүүл эргүүлээ сөүл рүү дуудаж ирүүлэх нь. Чамд хамаагүй. Чи өөрийнхөө ажлыг л сайн хий. Би явъя та. Ихчээ. Газар цөмрөх гэж байсан чи ухаанаа алдаж болохгүй. Дайна. Их чинь морин тариулгын газар ажиллахаа болдго юм билүү? Цалин нь өндөр штэ. Хэцүү байсан ч ажиллаа. Яасан? Саа захиралтай ямар нэг юм болоо юу? Агуу сэтгэлтэй хүн шүү. Хууч нөхөр нь эхнэрийнхээ үерхэл санаа тавьж идэг. Танаа амралт эхлэх гэж байгаа хэрэггүй. Хичээл хийж байгааг чинь харж байсангүй. Хичээлдээ тийм мундаг байсан болоод 21 нас хүртлээр манай ихчээр хичээлээ залгаж ирсэн эргүү. Даажи. Чи өнөөдөр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээрэй дээ. Хүмүүсээс зөвшөөрөл ав. Хурдхан шиг зөвшөөрүүлчихэд хан дунжиг хөөгд явуул. Юу болоод байгаа? Би ч гэсэн юу болоод байгааг мэдхээ байлаа. Энэ улаан сарна ямар байна? Үгүй. Ийм тод өнгөтэй хэрэггүй. Сайвар. Тэрийг авъя.
Жинэна. Би танаа өрөөнд байна. Би баг ирж байна. Жаахан хүлээж агараа. Тайван явдаа. За. Зургийн цом гаргаад байхдаа яах вэ? 어둠이 걷히고 희미한 조명이 하나 둘 꺼지던 조금 차가웠던 새벽 너무 늦었다고 보채는 너를 보며 일부러 Ийм сайхан залуу байхад би яагаад над руу тооч хардгуу залуу татагддаг юм болоо? Хин Миний сайн хүн. 언젠가는 시간이 흐르면 아무 일 없었듯이 기억하지 못하고 다 잊혀지겠지. Зүгээр орих. Зүгээр болсон хэрнээ. Одоо утал ингэж байна штэ. Тийм дээ. Чи байсан бол эдгрээд сарж болоогүй байж нуруун дээр хүн суулгаад гүйх байсан гэж юу? Би чамайг ойлгож байна. Би морины эзэнд хэлчих болохоор чи явж бэлтгэлээ хий. Чи хэрэг сэтгэл гаргана, тэр хэрэг чинь хариу барьдаг юм. Явцгаая. би юм бэлдээд аваад ирсэн. Яах гэж тэгсэн бэ? Би энэхийн цааны газрын хоолыг сайн идэж байгаа. Сүртэй юм биш шүү дээ. Баярлаа. Би бүгдийг иднэ. Дээрээ явдал уучлаарай. Би Дунжуугийн автаа тэгжил амьдардаг юм. Би та хоёрыг хэн эндээ сэтгэлтэй болохоор тэгж муудалцаад л амьдарч байгаа юм байна гэж бодсон шүү. Сэтгэл үлдсэн эсхийг мэдэхгүй л байна. Тусдаа амьдраад 2 жил болж байна. Тийм. Чи өөрөө мэдж байгаа байх л да. Гэхдээ удах хэрэггүй шүү. Би холдвол сэтгэл холддог гэдэг шүү дээ. 20 жил өнгөрсөн ч та дажигийн ээжийг боцоор амьдардаг штеп. Тэр чи зовж зүдрэхгүй байж болох хүн над шиг бүтлэхгүй амьтдтай учирч төрүүлж явуулсанд нь гимшээд л ингэж явдаг юм да. Та одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй л байна. Идажи чи хичнээн сайн байсан ч шуудхан тэгээд юм ч юм байх гэж. Тийм. Их ч гэсэн чамд сайн. Гэхдээ их чигээ шуудхан дайрч болохгүй шүү. За юу? Зохицуулж боломгүй хэрэг гардгийн.
Дунжу. Дасгалаа хийж байгаа юм уу? Өчигдөр яагаад холбоо ярьж болохгүй байсан юм бэ? Өдрийн хоол хамт идэнэ гэдээсэн мэт дээ. Уучлаарай. Яаралтай ажил гарсан юм. Би шүршүрд орох гээд явж байна. 나 씻으러 가던 길이야. Чи дасгалаа хийдээ. Юунд ингэтлээ их яарсан юм бэ? Чи дээр миний хэлсэн үгнээс болоод зогтоод байгаа хэрэг үү? Чамайг зүгээр л тэгж хэлсний чинь мэдэж байна. Пак Жиньон гэх хүн байнга л тоглож байдаг шүү дээ. Би тоглоогүй юмсан. Тоглоом байгаасаа гэж бодож байгаа юм биш үсттэй. Хэрвээ үнэхээр тийм бол надад сайхан санагдаж байна. Гэхдээ чи яарах хэрэггүй байхаа. Дасгалаа хийдээ. Алуу харъя. Манай Прада. Нэмэлт тижэл өгөх хэрэгтэй юм байна. Харин чамд Энэ миний яриад байсан нөгөө бэлчээрийн газар байгаа юм. Үнэ буулгаж мэдтгүү гэдгээр алдартай Симон захирал соо захирлын үгээр 400 саяг хасгаруулсан. Үнэхээр гайхалтай шүү. 400 сая гэдээ боддоо. Гайхалтай. Дэндүү чимээтэй болохоор төвлөж чадахгүй байна. 소리를 제대로 못 보겠잖아요. Та наана гарын үсгээ зурхад л болно. Чи яагаад намайг ингэж завдгийг мэдхүү? Залгамжлагч. Сайн мэдэж байна шүү. Би дүүний группийн эзэн болвол хэнийг хамгийн эхэлж халах юм шиг байна. Дүүний бол Френч группийн охин компани биш. Манай хувьд тэднийхээс их шүү дээ. Тийм ээ. Бодит байдал дээр манай хөв хамаагүй илүү шүү. Энийг мэддэг хүн Френч группээс шийдвэр гаргасны дагуу ажиллаа хийнэ гинэ. 공부함밖에 일을 처리해요? Соо захирлын тушаалаар хөдлөх гэж байгаа бол дүүний нас гарч Френч руу яв. зүгээр л сайн хандаж байхад нь буруугаар ойлгоод үнсэж байдаг. Тийм дээ. Би байсан бол дургүй байх байсан юм. Наад чинь юу юм бэ? Хахвал чи хажуугаар орж ажил балалгүй зүгээр л дэрэгдэн зогсож байхад болно. Хөөе. Чи хүртэл намайг хүл тоож байна уу? Зүгээр зогсоох гэсэн юм бол яах гэж дуудсан юм? Зөвшөөрлийн бичгийг чинь авч үгүй гэж байна. Танаар зөвшөөрүүлэх шаардлага ч алга. Хөөе. Би чамайг хууч нөхөрдөө ашиглуулж байна гэж бодоод л хэлсэн юм штэ. Өөр санаагүй. Манай Дунжу зөвшөөрлийн бичиг үйлдвэрлэх гэж намайг ашиглах хүн биш. Энэ хүн сургууль сурч байхдаа сайн сурагчийн шагнал, тус сурагчийн шагнал гэд бүгдийг нь авч байсан юм. Нэгдүгээр арны шагналыг хэн дуртай нь авч чадахч, сайн тусч сурагчийн шагналыг хэн дуртай нь аваад байдгүй юм. Тийм болохоор өрөвдөлтөд салсан эхнэрээ ашиглаж байна гэж хэлснээсээ уучлалтгүй. Отоо болно доо. Явцгаая. Энэ нэг зөрүүлэхээр зогсохоо мэдхэ байж хтий. Эннээсээ болж их хохирдог хүнтэй. Тийм ээ, хохирдог. Таны морийг сургасныхаа төлөө сохор зоосч аваагүй. Дээр нэмжлэгээ эм тарианы мөнгө гэж авч байгаагүй. Юм л бол морийг маань буруу эмчилсэн байна гэд эмчилгээний төлбөр өгдөггүй байсан танаас болж их хохирсон. Чи ямар чадваргүй болохоор тэгсэн юм штэ. Чадваргүй боловч надад даалгаж байсанд чинь баярлаж байна. Тийм болохоор шүн оройч гэсэн биеийг нь чагнаж эмчилж байсан юм. Хүмүүс таныг намайг ашиглалаа гэд мууж байхад би тэгж боддгоо байсан. Яагад гэвэл би танд болоод таны моринд чин сэтгэлээсээ ханддаг байсан юм. Гэхдээ одоо тэгж байхгүй. Урд нь өгүүлбэ хойшлуулж байсан ажлын хөөс болоод эм тарианы мөнгөө өнөөдрийн дотор өгөөрэй. Цаашид би үнэгүй эмчлэхгүй шүү. Дунжу явцгаая. Энийг ч зөөхгүй. Тамга дарахад л болох хэрэг үү?
Аха. Энэ шар аригны арваа мөн үү? Хүн байлгүй яах вэ? Их ашигтайгээ духаар нь тарьсан биш. Борлуулж чадаагүй. Тэгээ жилийн турш 10 будаа идэж 10 цай ууж байна да. Уучлаарай. Наадхны жаачаар миний шамбрам идэрсэн шүү. Болж гин үү? Сайн байна уу? Шалгаж үзлээ. Уураг нь яг таарсан байна. Миний 10 ий байхаас яах. Би ийм сайн болох гэж хичнээн их зовсон гэж бодно. Би вэ штэ. Одоо болсон болно. 2 тонн хэрэгтэй байгаа юу? Бага. Би мөнгөний төлөө 불하겠습니다. дараа сараас шилжүүлчихье. Эхлээд 10-аагаан 우리부터. Би яасан гэж эхлээд 10-аагаа өгөх юм. Бидний шиг юмгүй улс тэгэх ёстой байтал баян залуу юунд ингэж байгаа юм. Залхтлаа идэж уус 10-аас чинь салгаж явахад зүгээр л хийснээр нь бол. Тэгвэл дааж чи баталгаа биччих. Би баталгаа бичиж өгөхгүй шүү. Яасан ч үгүй. маргааш өглөөр ачааны машин явуулах болохоор ачаад явуулаарай. Би мөнгөний өгнө. 있습니다. Уучлаарай. Мөнгө хэрэггүй дээ. Чи ч гэсэн их зүдэрлээ. Гэхдээ л би Тэгвэл чи ажилд нь туслахад болох юм байна. 도와주면 되겠네. Ахын гарыг эдгэх хүртэл тусалчих. тэгтээ. Энэ амьдралдаа яасан ч хийхгүй байхаар шийдсэн юм бол хой хүнээс зээл авах. Бас хүнд баталгаа бичиж өгөх. Би яасан ч тэгж чадахгүй. Би мөнгө өгөх үү? Хэн ч ямаас мөнгө зээлэж гэж гуйсан. Би байсан бол тэр үед шуудхан тэгж чадахгүй гэж хэлэхгүй байсан юм. 않는다는 얘기야. Чамаа гомдож байгааг мэдчихээн л да. Төлбөрийн чадваргүйгээс болж баталгаа гаргах зүйл тустай байдаг гэж бодож байна. 있다고 봐. Мөнгөний асуудалд орооцолдож болохгүй. Би энэ зовлон амсаж байсан болохоор мэдэж байна. Бөөн аяг тав байх шүү. Хайрын үлдээг дахтаа яах вэ? Хөөе. Чи хүний ууж байсан юмыг чи ямар гуйлах юм биш үү? Яавал гэжтэй хайрын штэ. Би чамайг гомдосноос уучлалтгүйгээд нэг дайлах юм уу? А? 쏠까? Энэ бол Жэжүү арваагаар хийсэн Bear Paradise-ийн хар пи байгаа юм. Энэ хөөсийг хараад байгаарай. Ийм сайхан юм гэж байх уу? 간다. Энэ амтыг л пив гэдэг юм. Дэндүүлж гин. Өнөөдөр болзоонд явахгүй хэрэггүй. Тэгвэл чи ямар хоол идэж яваагаа хүртэл тоочж байсан байж ойр чимээгүй байх чинь. Бүх юм дууссан. 뭐 Эхлээчгүй л дээ. Би зүгээр л сэтгэлийн хуралд автагдаж байсан хэрэг. 한 거야. Хаврын халуун дулаан нарны гэрэл доор зүүдэлж байгаа юм шиг. Юуны чинь халуун дулаан нарны гэрэл вэ? Энэ тэр хүүхнийг өөлөж явдаг хүн юугаар халуун дулаан байдгийг. Ах тийм хүн биш ээ. 아니야. Юуны чинь тийм биш гэж. Хүний зам саадуулсан амтэн. Тийм сүрх юм байх та. 잘났다고. Чи ухаантайхан шиг амьдарч үзээрэй дээ. Дахиж тэр зөв амтантай битгий уулзаарай. Ойлгосноо? 알았어. Хөөе. Чи яагаад юм л хүн цагнаад байгаа юм? Би тийм сул дор харагдаад байна уу? Усан онгоцон дээр байхад миний дургу маш их хүрсэн. 되게 기분 나빴어. Найз бүсгүйгээ гүнчиг халамжилж аппаратыг нь унахчихсан биш. Намайг ч тоохгүйсэн биз дээ. 엎어진 나는 거들떠도 안 보고. Найз бүсгүй маань биш ээ. Юу? Миний найз бүсгүй биш гэж байна. Зүгээр л би тэрэнд сайн байдгийг. Таагүй хэлсэн бол уучлаарай. 미안해.
Даруулга байхгүй юу? Даруулга уу? Бага шүү. Чипс, самар, 땅콩. хатаасан жимс байгаа юу? Ойлголоо. Байна. Унтаж байсан юм уу? Үгүй. Юу болов? Чи өнөөдөр уцаарч ирсэнгүү. Яагаад ингэж байгааг чинь мэдэхгүй байгаа чи. Чи надаас хөндий олчихсан юм шиг санагдаад байна. Би бороо бодож байна уу? Тэр өдрийн явдлаас олж ингэж байгаа бол Би чамд сайн. Найз биш эмэгтэй хүний чинь хувьд. чамд сайн гэж байна. мэднэ. Тийм болохоор уучлаарай. Бас баярлалаа. Би уучлаарай, баярлаа гэдэг үг сонсохыг хүссэн юм биш. Чи арх их уугаа юу? Би наач авчих уу? Үгүй. Ирэх хэрэггүй. Харин миний үгийг сайн сонс. Өнгөрсөн 3 жилийн турш чи миний хувьд найз минь байгаагүй. Цаашд чи хэвээрээ байх болно. Тийм болохоор чиний хэлснээр хоёулаа үерхий. Найз байх юм болоод үерхцгээе. 연애하자고. Амт нь яаж чаддаг байна? Ямар ч амт алга. Гурван жил сайн байсан байх нэ. Сонсоход таатай байсан байх та. Мессеж. Үгүй. Миний утас биш ээ. Өглөөний хоол хамт идэх үү? Энэ хүүхнийхтэй Би дэндүү их дууччихуу да. Үгүй дээ. Чухал юм гэдээсэн чинь Би баг байхдаа зураач болохыг мөрөөддөг байсан. Зураг сайн зурж чаддгүй байсан болохоор ядуу зураач болмооргүй санагдаад болчихсон. Ганцаараа ном унших дуртай. Бороотой өдөр зурагт үздэг. Вивианы тоглосон бүх киног хадгалдаг. Дарснаас илүү шар хайрган дуртай. Миний дуртай хоол бол гүчүүжаантай паста. Бас миний хамгийн сайн хийж чаддаг хоол л доо. Өнөөрөө чамд хийж өгмөр байна. Ямар өвдөө? 어때? би толгойгоо угаагаагүй штэ.
Би чамтай адилыг хүнийг инээлгэж чаддаггүй. Хитрхи ажил дулаардаг гэж чамд урам хугарч мэднэ. Бас чамайг жаахан хөвчгээд зааж сурах гээд байж чи мэдхий. Надад бол зүгээр. Би чамд сайн бололтой. 이 다치, 왜 чамаг миний дотоочийг битгий угаагээ үздэй. Дөрөвдүгээр ангид төгссөн. 저 인간이 뭐라고 그렇게 정신을 못 차리고 흔들리냐? 얼마나 봤다고 그냥 좋아? 네가 아저씨에 대해 뭘 안다고 그래? 너보단 잘 알아. 혹시 같은 방 쓰는 건 아니지? 안녕. 내가 이렇게 기억 생겼나? 아저씨는 도대체 못하는 게 뭐야? 시간이 몇 시인데 넌 여자가 겁도 없이 남자 혼자 있는 호텔룸에 이 시간까지 있다 오냐? 그래도 시작해보고 싶은데 너만 괜찮다면. 왜? 전처 집에 얹혀 사는 거 여자친구가 알게 될까봐 겁나? 아지야 아빠야. 그대와 꿈 같은 시간 모닝 크로와상 달콤한 커피 속 하늘